Сайн байна уу? Намайг мөн хоригл гэдэг мэдээллийн системийн 3 дугаар түвшний оюутан ихтгэлээ тавьж эхэлцгээе. Үндсэн ойлголт үйлдэлийн систем гэдэг нь компьютерийн бүх нөөц. Ажиллагааг удирдах хэрэглэгч болон төхөөрөмжүүдийн хооронд зуучлах үүрэгтэй програм хангамж юм. Үйлдэлийн системийн аюулгүй байдал нь зөвшөөрлгүй нэвтрэлт, өгөгдлийн алдагдал, халдлагаас хамгаалж, системийн найдвартай ажиллагааг хангах зорилготой байдаг. Аюулгүй байдлын үндсэн зорилго нууцлал мэдээллийг зөвхөн зөв хэрэглэгч үзнэ, бүтэн байдал мэдээлэл өөрчлөгдөхгүй. Эвдрэхгүй хүртээмж систем шаардлагатай үед ажиллах боломжтой хандлтын хяналт хэрэглэгчийн эрхийг зөв олгох нэвтрэх, хяналт нэвтрэх үед хэрэглэгчийг шалгаж баталгаажуулан нууц өгөх. Эрхийн түвшин ашиглан айгэл, role-based access зэрэг аргууд хэрэглэгдэн аюулгүй байдлын түвшнүүд, физик түвшин төхөөрөмжийг хамгаална, кеорлол түвшин цөмийн аюулгүй байдал, app түвшин, программын эрх хязгаарлалт сүлжээний түвшин, firewall, портын хяналт нийтлэг аюулууд, вирус, ransomware, buffer overflow, халдлага рүүтгэд хувийн мэдээллийн хулгай, нэвтрэлт ба баталгаажуулалт нууц өг. 2 шаттай баталгаажуулалт, хурууны хээ, нүүр таних SSH түлхүүр ашиглах аюулгүй байдлын хэрэгслүүд, Linux, AC Linux, AppArmor, Windows Mac. BitLocker, FileVault антивирус, Firewall, Audit Log буюу үйлдэлийн бүртгэл шилдэг практикууд үсээ шинчилж байх эрхийг хязгаарлах лист биелэж. Backup тогтмол хийх Firewall болон сүлжээний хяналт дүгнэлт үйлдэлийн системийн аюулгүй байдал нь компьютерийн хамгаалалтын суурь юм. Зөв хэрэглээ сайн хяналт нь найдвартай ажиллагааг хангадаг.